өнөө арай тасалжуулалтын академийн 4 одоо ажилтнаар нь та нартай маш гоё мэдээлэл өгөхөө. Тэгээд дээрэс нэг жилийн өмнөх байдлаасаа бид нар одоо ямар хөө байдалтай яг яаж өөрчлөгдсөн байна гэдэг талаас өөрсдөө жишээнээс гэдэг юм уу туршлагаас хуваалцах гэж орчихсон байна. За тэгээд өнөө орой манай Солонгоо, за манай Одон Туяа, за манай Нэрхүү оролцож байна. Тэгээд манай одоо одноо бараг манай лайв үс олохгүй шүү дээ. Та нар энэ лайв үзэж байгаадаа их баярлалаа. За тэгээд тоглоомын хэдүүл яг гол чухал яриандаа оръё. Тэгэхээр та хэдэн мэдж байгаа миний бизнес хөтөлбөрийн талаар, сэтгэлийн талаар болон хөтөлбөртэй холбоотой маш олон лайвууд ингээд явж байгаа, видеонууд явж байгаа. За тэгээд өнөөдөр болохоор ерөнхийдөө би та нараасаа манай Одноо, Нэрхүү, Солонгоо бид нар бүгдээрээ яг 1 жилийн өмнө миний бизнес 2019 онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийн тэтгэлэгт оролцох лайвыг хийгээд орж ирсэн хүмүүс байгаа байхгүй бүгдээрээ. Тийм болохоор яг энэ үднээсээ яагаад тэтгэлэгт яагаад оролцох болсон лайв хийх болсон юм бэ те. Тэг ерөнхийдөө бол одоо тэгээд тэтгэлэгт оролцсны лайв хийсний дараах байдал юу яаж өөрчлөгдсөн бэ? 1 жилийн хооронд бид нар яаж өөрчлөгдсөн байна вэ те? Хувь хүнийхээ тал дээр те. Яг юу мэддэг болсон байна вэ гэдэг талаас товчхон танилцаа мэдээлэл өгч байгаа баяртай байна. За эхлээд бүгдээрээ эхнээс эхлэе. Одон Туяагаас эхлэе те. За одноо яг найзгаа саний асуусан асуултанд хариулаад сайн байцгаана уу бүгдээрээ. Ингээд намайг Одон Туяа гэдэг дасгалжуулалтын академи ерөөд бол арын албанд буюу график дизайнерын ажлыг хийдэг. Ингээ анх удаа та бүгдтэй лайваар ингээ гавт харж байна. За яг жилийн өмнөх би одоо байгаа би гэх юм бол маш том өөрчлөлт орсон байгаа. 1 жилийн хугацаанд бол яг жилийн өмнө яг энэ өдөр гэхэд бол би баг Моника гихчиг баг мэдээчгүй явж исэн гэхэд баг болно. Тэгээд намайг анх Моника гихчийн талаар ингээ мэдээд видеог нь анх үзээд ингээд миний бизнес хөтөлбөрийн маань тэтгэлэгт уралдаан маань зарлагдсан. Тэг хүмүүс ихэд бол энэсээ лайв бол хийгээд эхэлсэн байсан үе байгаа. Тэгээд би яг 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэгт бүртгүүлээд эхний 4 өдрийнхаа аудиог сонсоод тэгээд Моника гихчээс маш их юмыг олж сонсоод тэгээд лайв тэтгэлэг гэдэг юу байгааг нь би ерөөхдөө бол мэдээд миний бизнесийн уралдааныг ерөөхдөө бол сонсоод тэгээд бүх энд оролцохын тулд бүхэл YouTube, Facebook page тэгээд вебсайт руу ороод бүх мэдээлэл, видео бүх юмрыг судлаад яг та сандраад ингээд тэтгэлэгт оролцохын тулд ингээд сандарч исэн шиг маш их сандралтай хоолой ингээд тулцсан гэдэг шиг тийм байсан үе байгаа. Тэгээд ерөөхдөө бол хамгийн тэтгэлгийн уралдаан юу яах үед нь болохоор амжиж өөрийнхөө лайвыг өгчээсэн. Гэтэл одоо бол яг жилийн дараа гэхэд бол би одоо энэ тэтгэлэгтээ 2 дугаар байранд ороод тэтгэлгээ аваад тэгээд миний бизнес хөтөлбөртөө оролцоод одоо дасгалжуулалтын академийн багийн гишүүн болоод тэгээд дунд нь ажиллаад тэгээд маш их юм сураад тэгээд хөгжөөд энэ баг хамт олонтой сайхан дулаан цай бүлээзээд нэг хамт олон болоод ингээ ажиллаж байгаа. Тэгээд хувь хүний хувьд ч гэсэндээ мэдлэг чадрын хувьд ч гэсэндээ маш их юмыг сурж байгаа, маш их өөрчлөлт гарч байгаа. За тэгвэл одоо би Нэрхүүгээ бас яг энэ талаар яриач гэж хүсэж байна. Тэгээд өчтөр бол Нэрхүүгээр бас лайв хийсэн байгаа тийм. Яагаад тэгэл өчтөрийн лайв дээр бас бид групптой хийсэн учраас илүү пэйж дээр хүмүүс үзээгүй байж магадгүй. Тийм болохоор дахиад Нэрхүүгээ оруулж яриулж байгаа. Нэрхүү маань саяны тал дээр юу гэж хэлэх вэ? Тэгээд сайн байцгаана уу бүгдэнд нь энэ хүү лайвыг үзэж байгаа бүх хүмүүстээ орой мэндийг хүргье. Тэгээд намайг Нэрхүү гэдэг дасгалжуулалтын академийн мөн арын албаны ажилтан болох онлайн курсын курс хариуцсан менежер гэдэг ажлыг хийдэг байгаа. Тэгээд миний хувьд яг одоо Австрали улсын Сидней хотод суралцдаг. Тэгээд сурахын хажуугаар бас дасгалжуулалтын академид цагаар ингээд ажилладаг байгаа. За тэгээд өнгөрсөн жил мөн ялгаагүй би бас 2019 миний бизнес одоо тэтгэлгийн уралдаанд оролцож ирсэн. Тэгээд тэтгэлгийн уралдаанд оролцох шалтгаан гэх юм бол мэдээж өөрийгөө хөгжүүлэх. За дээрээс нь өөрийн гэсэн бизнестэй тий өөрөө хуваараа бизнес эрхлээд өөрөө мэддэг чаддаг зүйлийг ашиглаад явах. За тэрийг хийхэд надад хэрэгцээтэй мэдлэг чадварыг олохын тулд яг энэ хөтөлбөрт тэтгэлэгт уралдаанд би оролцож байсан байгаа. Тэгээд тэтгэлэгт уралдаанд оролцсны дараах үр дүн гэх юм бол хамгийн нэгдүгээрт яг одоогоор энэ дасгалжуулалтын академи гэдэг энэ байгууллагын үндсэн ажилтан болоод одоо нэг хамт олонтой болоод ажиллаж байгаа маань хамгийн одоо том өөрчлөлт байгаа. Хоёрдугаарт нь гэх юм бол
маш олон хүмүүсийг таньдаг болж байна. Тэгээд хөтөлбөрийн оролцогч, хамт оролцож байсан хөтөлбөрийн оролцогчид байна. За тэрний дараа би бас дахиад өөр мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт оролцсон. За тэр хөтөлбөрийн маань оролцогчид. За тэгээд ерөөдөө яг солжилтын ахтантай хамтарч ажилладаг, үйл ажиллагааг дэмждэг бүх хүмүүстэй ингээд гоё баялагын сүлжээг одоо бүрдүүлээд тэдгээр хүмүүсийн яг нэг одоо хэсэг нь болоод явж байгаа маань бас нэг бахаргалтай өөрчлөлтийн нэг гэж бодож байна. За хувь хүнийхээ хувьд гэх юм бол мэдээж маш олон зүйлийг сурсан. Миний бизнес онлайн тусалчдын хөтөлбөр маань маш өргөн цар хүрээтэй агуулгатай хөтөлбөр байдаг. Тэгээд ерөөдөө нэгдүгээр модулаас авахуулаад өөрийгөө хэн яаж таних уу, мэдлэг чадвараа юу чаддгийг, юу мэддгийг гэдгийг ойлгож аваад тэрийгээ өөрөө чаддаг зүйлийг хэн яаж бизнес болгох уу гэдэг дээр маркетинг яаж хийх үү гэдэг юм уу, вебсайт яаж хийх үү гэд маш олон зүйлийг сурч байгаа. Тэг яг одоо бас вебсайтыг сайтны онлайн хөтөлбөр хичээлүүдийг хэн яаж одоо сайтанд байрлуулах уу гэдэг юм уу. Тэг холбоотой ингээд маш олон нэг мэдлэг чадваруудыг эзэмшээд явж байгаа маань өөрөө бас нэг миний бизнес хөтөлбөрт оролцсны үр дүн юм болов гэж бодож байна. Өөр ингээд яриад өгвөл зөндөл байгаа л да. Яриад л тэгэл нөгөө баг хамт олонтой ажиллах юм тий. Дээрээс нөгөө нэг хувь хүний төрөлхийн зан чанар яг ямар байдгүй, баг дотор яадгүй гэж зөндөл байгаа. Тэгээд одоо яриад тэр талаар ярих авах. За тэгээд яг саний асуултыг солонгоогоос асууж байна. Солонгоог бараг тэгээд мэдчихэж байгаа шүү дээ. Солонгоо маань бас яг арай хийж амжаагүй зүйл бүтүүлсэн бол дахиад хүмүүсийг яаж юу гэж уриалмаар байна. Яг одоо бид дөрөв үзэж байгаа хийж байгаа лайвыг шеэр хийж өгөөрэй манайхаа. Шеэр хийж өгөөрэй. Үзэх хүмүүс нэг шеэрэгээ авчихад тэгээд гоё болт юм да. Тэгээд одоо. За солонгоо маань коммент харж байгаа. За баярлалаа. Одноо нэггүй баяртай маш их баярлалаа. Өнөөдөр бас баярлалаа. Тэгээ бүгдээрэнд түгээ. Ял нэгдэж өөд чинь үү. Миний хувьд бол яг нь ер нь бол миний бизнес хөтөлбөрт орохоос өмнөх би, орсны дараах би гээд бас харах юм бол бүр шал өөр болсон байгаа. Энийг ганц би өөр дээр мэдрээ зогсохгүй байгаа. Орчин тойрныхан ч юм уу те. Ингээд хүмүүсийн надад хандж байгаа тэр одоо реакшн те хариулт ч юм уу хэлж байгаа үгнээс бас айгүй анзаараад байгаа байхгүй юу. Одоо яалтчгүй миний бизнес хөтөлбөрийн эхний 2 модуль дээр нөгөө өөрийгөө айгүй ухадаг штэ те. Тэгэл зарим хүмүүс гайхаад нь чи бизнесийн хөтөлбөр дотор яагаад өөрийгөө ухаад байгаа юм гээл нөгөө бизнес гэдэг одоо үгнийхээ ойлголтыг ч бид нэр мэддэггүй юм байлээ штэ. Бизнес гэхээр л ерөөсөө мөнгө олох харах ч юм уу те. Yung эхний 2 модуль дээр ирээл айгүй их өөрийгөө ухдаг. Тэгээ бизнес яг өөрийнхөө тэр үн цэнэ гаргаж ирсэн бизнес хийхин тулд хүн өөрөө одоо тэр айцаасаа янз бүрийн тэр асуудлуудаасаа өөрийгөө чөлөөлсөн байх хэрэгтэй байд юм байна. За тэгэнгүүтээ яаж юм нэхээр эхний 2 модуль дээр яг тэрэн дээр л яг ингээд тэр айгаад байдаг айцаа ч юм өөртөө хаана яагаад итгэлгүй байдгийг гэдгээ ингээд задлаад тэрнтэйгээ сайн ажиллачаар хүн бол тэгэл айгүй өөр болчт юм байл. Яг хувь хүн тэр өөрийнхөө тэр нэг хувь хүнтэйгээ л нэг өөртөө дотроо нэг тултаад байдаг юм байдаг ш та. Би энийг чадах болов уу, энэ яах юм бол ингэчүүл тэгчих юм болов гэдэг нэг тийм сонин одоо бодлуудаасаа салаад тэрийгээ сайхан зэгцлээд өөрийнхөө яг энэ тархин дотор болоод байгаа юмаа зэгцлээд ирэхээр аяндаа ингээд нөгөө бизнес хийх ч юм уу те үн цэн минь гэдэг юмнуудаа айгүй гой зүг тоолоод явах юм лээ. Тэгэхээр одоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал миний хувьд одоо бол миний зорилго ч юм уу томоод харах зураг маань илүү тодорхой бас тэрэндээ хүрч чадна гэсэн итгэл бол айгүй одоо нэмэгдсэн. Тэгээд дээрэс нь одоо юм л бол хойшлуулахгүйгээр хийхийг айгүй хэрэгэлдэг болсон байгаа. Мэдээж үйлдэл хийгээл шууд ямар судалгаагүй хийхгүй л дээ. Гэхдээ ер нь бол хамаагүй зоригтой болсон, өөртөө айгүй ихтэй болсон байгаа. За тэгээ өргөжлүүлээд бас өнрөө маань асуугаад ярий те. Баярлалаа. За яг миний бодлохоор би бас нэг өчтөр ландинг биш хүмүүсээр явуулдаг имэйлээ үзэж байгаад яг нэг жилийн өөрийнхөө хийсэн лайв үзэхгүй юу. Баахан имэйлээ бүр баахан инээгээ тэгээ нэг өмнө ярьжсэн ер нь ингээл хамгийн энгийн жишээ бол нэг хүмүүсийн өмнө гарч ярих байдал ашиглагдсан байгаа байхгүй. Яг нэг жилийн өмнө дээр ингээ би нэг гармаа салгаж малглаад би доошоо ингээ хасараа уушаал дууссан юм лээ шүү дээ лайв. Бараг тэгээ үзэл яа би одоо юу хийсэн юм бэ. Тэгээд яг түрүү жил оролцож байхдаа хийжсэн лайв тэгээ одоо нэг та нартайгаа ингээд өөрийнхөө туршлагыг хуваалцах гэдэг юм уу. Ингээ та нарт
өгж байгаа лайв ч юм уу ингээд бичлэгэн дээр өөр янз бүрийн бичлэг хүмүүсийн өмнө гараад ярих тал дээр бол тэр өөрчлөгдсөн гэдэг айгу мэдэрсэн. Өчтөр нэг лайв үзэж байхдаа яалтчгүй л өөрчлөгдсөн юм байна. Яг нэг юм миний хэлж байгаа зүйл үнэн зөв. Тэгээд яа тий хүмүүс намайг юу гэсэн ч ядаа би зөв юм хийж байгаа юм чи гэсэн нэг тийм байр суурин дээр ингээд тогтдог болсон юм байна гэж би лайв үзэж харсан өөрийгөө. Тэгээд маш их баяртай байсан. За тэгээд би болохоор миний бизнес хөтөлбөрт лайвын тэмцээнд оролцож тэгээд тэгэхээр болохоор нэг ерөөхдөө ингээ оролцохгүй бол нэг бодлого дотроос ингээ юм дулгаагаад идэв штэ. Яг таас мэдэж байгаа шиг мэдрэмж. Тэр чинь ингээл дулгаагаал исэн. Тэгэл за одоо яах вэ махаа гэж бодож байгаа л нэг болох гэснэ. Болох гэхээр чадахгүй болохгүй байх гэхээр нэг юм дулгаагаа тэгээд удаж чадахгүй тэгэл босч ивэл нэг өдөр бүр аглаад босч орж ивэл юм бэлдээл. Тэгэл юм бэлдээ нэг цааснаа бичсэн тэрийг баг хараад уншсан юм лээ штэ. Тэгээд тэрийг ингээ хааж уншаад ингээ ярьснаа харсан. Тэгээд яг нийтлэн бид тэтгэлийн тэмцээнд оролцоогүй байсан бол өөрөө өгсөн ажлын байранд та нартай ингээ уулзахгүй байх байсан гэдгийг хэлмээр байна. Тэгээд дээрэс нь яг тэрэн дээр би ярьж байгаа юмдаа сонсож би 1, 2, 3 ийм юм бүтээмээр байна гэсэн 3 юмны 2 нь бүтсэн байсан. 2 нь одоо яг амжилттай болсон байсан. Тэгээд тэрийг харчаа би яг өгсөн юмдаа орсон юм байна. Яг би дэлгэжсэн байгаа байхгүй. Яг би энэ лайвыг хийгээд би төгөлж чадах юм бол одоо нэг тасалжуулалтын академийн ах эгч нартай хамтраад ингээд ажилламаар байна гэсэн яг тийм хэсэг байсан. Тэрийг сонсож бүр ямар гоё юм яг л нэг дотроос ингээд нэг хэлдэг шүү дээ. Яг юу хайгаад ирээд яваад юм те хүн гоё юм хайгаад гоё зүйлийг эргэлхийлээ явдаг бол гоё олон боломжууд хүний эргэн тойронд гарч ирдэг гэдэг үг. Тэгээд би лайвыг өгсөн бол бас ингээд миний бизнес хөтөлбөрт орох ч айгүй л нэг яг тэгж оролцохын гоё ийд шиг хүмүүстэй ингэж харилцахын гоё зүйлийг ойлгоогүй байсан бол тэгэл гинт за юу нэг мөнгөө бодоол юунд 5 сая төгрөг яшиг ч юм уу гэдэг байсан байж магадгүй. Тэгээд лайв хийсэн тулдаа тэгэхээр тамагцсан тулдаа тэрний гэдэг юм ингээд амар гоё надад санагдсан учраас лайв хэмжээнд оролцоо. Тэгээ нэг хүмүүс ингээд дэмжээ тахаар чи ихтэл за зүгээр лайв орчих гэсэн чи дэмжээ тахаар чинь хожигчвол яана гэх нэг юм бас булгаад юм хэлээд байна. Тэгээ хожигчвол яана хожигдож болохгүй шүү гэсэн юм мэдрэмж төрж байгаа. Тэгээд ерөөхдөө айгүй тийм нэг лайк шеэр гэдэг юм ороо болохоор ингээд илүү байж чадсан. Тэрнээс шиг юм хаарч бож уншсан тэр мэлж бол хэцүү хийлээ. Угаасаа. Тэгээ энэ дээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр та нарыгаа одоо лайв хийх тэмцээн тэтгэлийн тэмцээн гоё энэ боломжоос битгий хоцрооч гээ та дахиад нийтлийн дараа миний яг одоо энэ танд төрж байгаа энэ гоё мэдрэмж магадгүй жилийн дараа төрхөө болчих магадгүй яг жилийн дараа яг ингээд миний бизнес ормоор энэ сэтгэл чинь алга болчих магадгүй тийм учраас яг ингээд одоо ингэ догтлож байгаа яг энэ гоё мэдрэмжтээр та лайв хийгээд ингээд тэтгэлийн тэмцээнд орсон магадгүй 100% амтстанж болчих юм билүү те ингээд хийгээд ороод ирвэл тэрнээс илүү гоё боломжууд таныг хүлээж байгаа гэдгийг бас дахин хэлмээр байна тий. Тэгээ одоогийн байдлаар бол албан ёсоор бол 5 хүн 6 хүн бүртгүүлсэн байгаа. 6 хүн оролцож байгаа. Тэгээд манай бас нэмжлэхэд болохоор линкээр мэдээлэл явуулалтаа бид нар линкээр манай дээр тэтгэлэгт оролцохыг сонирхыг хүсвэл гэсэн линк байгаа шүү дээ. Тийш дараад оронгот манайхан яг лайв гэж линкээ явуулахгүй тэр хүснэлтийг бүглэж явуулаагүй бол таны лайв бид нар тооцохгүй таныг хийсэн гэдэг чинь мэдэхгүй учраас тэрийгэ бити мартаараа гэж хэлмээр байна. Тэр хүснэлтийг ерөөсө бүгд явуулаагүй өөрийгөө тэмцээнд орсон гэж бодоо яваад бид нар мэдэхгүй шүү дээ. Хаа хийн яаж оролцоод байгаа гэдэг бид нар мэдэхгүй учраас тэрнээс жоохон бодоорой гэж хэлмээр байна тийм. За тийм байна. За тэгээд одоо болохоор би та нараас яг миний бизнес хөтөлбөрт оролцохоос өмнө одоо ингээд бид нэг баг болоод ажиллаад явсан гэсэн шүү дээ. Яг тэгэхээр нэг багаар ажиллах нэг тийм гоё мэдрэмж бид дөрөв ингээд тэрийгээ бас ингэж гэсэн хэлээ гэж бодчих. Тэр нь юу вэ гэхээр яг миний бизнес хөтөлбөрт бол манай нэрхүү Солонгойд ярьсан дээ. Миний амьдрал Diamond гэдэг хамгийн ихний моделийн дасгалыг ажиллаж явах явцдаа нэг хүн юугаа мэддэг. Өөрийнхөө зан чанарыг ямар хөө зан чанартай хүн бэ? Би ямар ажил хийвэл надад илүү тохиромжтой вэ гэдгийг мэддэг. Тэгээд яг одоо тэр нэг өөрийнхөө зан чанарт тохирсон ажлыг хийж байгаа учраас тэг ингээд илүү хаппи, нэг олон юм санаад авахгүй, гоё дуртай ажиллаа хийгээд ингээд явдаг болсон. Тэгээд дээрэс нь одоо маань Солонгогийн зан чанар, нэрхүүгийн зан чанар гэдэг юм уу тий. Одноогийн зан чанар бүгдээр өөр. Тэгсэн мөртлөө ингээд нэгдээд нэг баг болохоор ингээд яг бүр ингээд ийм одоо юу гэдэг хатгсан гар шиг гэдэг юм уу те ингээд маш гоё баг байж чаддаг. Тийм болохоор багаар ажиллах тал дээр бас манай хэд өмнө нь баг гэдэг юу гэж ойлгодог байсан бэ те. Ер нь багаар ажиллана гэж юу яг юг хэлдэм болоо гэдэг асуултыг асуумаар Солонгоос эхлэе. За гоё асуулт байна. Баярлалаа өнрөө. За энэ дээр болохоор яг айгүй чухал сэдв байна л да. Би болохоор өмнө нь яг манайхан нийтлэг ямар ойлголттой байдаг вэ гэхээр те нөгөө ажилт ч юм уу одоо төрийн байгууллага ч гэдэг юм уу янз бүрийн байгууллагт болвол яадаг вэ гэхээр нөгөө нэг тухайн менежерийн ч юм уу өгсөн үүрэг даалгаврыг л зүгээр хий чин те
гүйцэтгэх чинь. Тэгэл нэг ажлын 8 цаг өнгөрчөөл одоо өглөө 9-өөс 6 хүртэл ч юм уу ажиллаа л те. Ингээл одоо тухайн яадын тэр баг дотны хүмүүс баггаараа байна гэхээр яадын багийнхантайгаа нийлээл гарч ороод те. Төрсөн өдрөө тэмдэглээл тэрийгээ баг ч юм уу гэд бодох те. Нөгөө ажилласаа илүү нөгөө хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж байгаагаа багаараа гоё юм байна гэж бодох ч юм уу те. Тиймэрхүү юмнуудыг бол их байдаг ч би бас яг л нэг тиймэрхүү байсан аахгүй. За одоо өгсөн үүрэг даалгаврыг яг хий чин тэгэл нэг амар илүү ч юм сэтгэж мэтгээд л ахгүй те. Нэг юм хайрцагт орсон. Тэгээ миний бизнест ороод яг дасгалжуулалтын академи багт ороод Моника их чинь яг чиглүүлгэн дотор ороод яаж юм гэхээр эхлээд бол бид нэг юм та хэд бас яаж исэн би бол нэг юм зүгээр хүлгүү далаад авчиж тавьсан юм шиг те. Чи өөрөө л мэд чи өөрөө юу хэмээрэн тэрийгээл хийгээл те. Ерөнхийн нөгөө зан чанар характер дээр нь бидний ажлыг чиглүүлээд өгсөн мөртлөө гэхдээ sorry. Окей, зүгээр. Өөрчлөлөө хийчих. За тэгээд дэдэг гэсэн бол ерөнхийдөө одоо бол яг багаар ажиллахын үн цэн чинь ерөөсөө л яг нөгөө нэг тухайн багт хувь хүн нь хинбэ гол нөгөө том зорилго дээр нэгдэх нь айгүй чухал юм байна гэдгийг би маш сайн ухаарч авсан. Яагаад тэгэхээр одоо энд байгаа бид нар бүгдээрээ те яг нөгөө лайваараач тэр хөтөлбөрт ороод ярилцаж өөрсдийгөө таниулж явахтаач тэр одоо яг энэ дасгалжуулалтын академийн 2030 он гэхэд одоо 3 сая монголчуудыг ядуурлаас гаргана гэдэг том зорилготой бол яг нэгдэжсэн те. Тэгээ тодорхой хэмжээний бидний бас хийхийг хүсэжсэн хийжсэн ажлууд маань энэ зорилгын бас нэг жижиг хэсгүүд ер нь л тийшээл цаад зорилгонд чиглэжсэн учраас болвол яг энэ зорилго дээр бид нар яг нэгдэж чадсан гэж би боддог. Тийм ч учраас одоо яг том зорилго дээр нэгдсэн учраас одоо жижиг янз бүрийн ажлууд юм уу одоо ажил хийж байгаа юм чинь нэг ойлгохгүй ч юм уу янз бүрийн юм гарна штэ. Тэр болгоныг бол үлнэх асуудалгүйгээр даван туулаад яваад байгаа гэж би хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр бол яг багаар ажиллана гэдэг нь яаж юм гэхээр нэг яг энэ том зорилготой тэрэндээ хүрэх одоо арга нь бол ямар ч ээж болно шүү дээ. Тэр зорилгодоо хүрэхийн тулд яг хинт ямар авьяас чадвар байна тэрийг ашиглаад яг тэрлүүгээ тэмүүлэх юм байна. Одоо нэгнийхээ дутууг нөхөөл те гэж ойлгоод байгаа байхгүй юу. Миний зүгээс тавчандаа юм байна. Баярлалаа. За нэргүү маань юу гэж бодож байна? За саний солонгогийн нөгөө хийсэн юм дээр нэмээд хэлэхэд те угаасаа нөгөө баг нэг зорилгын төлөө бинийхээ дутууг нөхөж явна гэж байгаа тий. Тэгэхээр баг гэхээр одоо жишээ нэг юм 5 хураа байлаа гэж бодоход 5 өөр зан гарал шүү. Одоо энд байгаа бид дөрөв болохоор яг нөгөө нэг яг гэрчил дээр үздэг хувь хүний төрөлхийн зан чанарыг тодорхойлох диск тест гэж байдаг. Тэгээд диск тестийг илүү бас гүнзгийрүүлж тодорхойлдог баялагын динамик гэх тест байдаг. Тэгэхээр диск тест маань ерөөдөө дөрвөн чиглэлээр хүмүүсийг ерөөдөө дөрвөн нийтлэх тувааж өөрөөсөө тодорхойлдог бол баялагын динамик маань тэр дөрвийг дахиад бүр 8 хүртэл задлсан тийм илүү гүнзгий нарийн тийм тест байдаг байгаа. Тэгэхээр тэр тест дээр бол баялагын динамик тест дээр бол бид дөрвөлээ дөрвөн өөр профайл тий дөрвөн өөр зан чанартай хүмүүс байгаа. Тэгэхээр энэ дөрвөн өөр зан чанартай хүмүүс маань яг өөрийнх нь нөгөө нэг авьяас хийж чаддаг чадвар дээр нь тулгуурласан ажлын position тий ажлын байрууд яг ингээд оногдсон. Тэгэхээр одоо миний хувьд гэх юм бол би яг онлайн сургалтын менежер гэж ажил хийж байгаа. Тэгэхээр миний хувьд гэх юм бол яг диск тест дээр үзэх юм бол SC буюу одоо тэр нь юу гэсэн үг вэ гэхээр илүү хүмүүстэй ажиллаж чадна. Мөн ажил хэрэгч талдаа. За тэгээд илүү ойлгомжтой тайлбарлахын тулд ийм илүү нөгөө нэг ийм нарийн деталь зүйлд анхаардаг. Нарийн деталь зүйлийг аягуулсаа хийж чаддаг. Тэгээд суугаад тогтвортой, төвчээртэй ингээд нэг ямиг ухаад тэгээд хийж чаддаг. Тэгээ юмны алдаа мадаг олох гэдэг юм уу. Аливаа юмд ингээд жоохон нөгөө нэг илүү сайжруулах чиглэлээс нь хардаг. Тийм чиглэлийн одоо авьяастай юм тэр чиглэлийн хүн байгаа. Би тийм учраас би яг нөгөө нэг сургалтын контентын одоо сургалтын материалуудын номны одоо жишээ нь алдаа үг бүсгийн алдаа найруулгын алдаа гэдэг нь ажиллах гэдэг юм уу. Юуны онлайн одоо сайтны тохиргоо хийх шинжлэх сайтны мэдээлэл оруулах гэх тэр чинь болохоор нөгөө суугаад удаан цаг шаардаад төвчөртэй суугаад ингээд ухаж төнхөө тэгээ илүү нарийн деталь ажлууд тахгүй. Тэрийг ингээд хийгээ суухад тэгээд
одоо тэр гаргаж байгаа контентуудын контентуудыг санал онлоо хэлэхдээ энийг ингээд сайжруулах зүгээр юм. Энэ дээр нэгдсэн байна гэдэг юм. Тэр чиглэл дээр илүү ажиллах одоо тийм профайлтай хүн баггүй юу би. Тийм учраас тэгээ юмд арай нэм найдвар няхуур ханддаг гэх юм уу тий. Илүү найдвартай аюулгүй байх талаас нь ханддаг. Тийм учраас яг энэ opposition дээр би ингээд ажиллахад бол надад бол тэгэж энийг би чадахгүй болов энэ аюул хэцүү байна. Ингээд нөгөө нэг заримдаа хүн өөрийнхөө мэдэхгүй чадахгүй ажиллаас нэг халгаад цухтаад идэх штеп тий. Тэгээд яг хийн гэхээр нөгөө стейтл гарч байгаа гэдэг шиг. Тэгээд идэг. Тэгэхээр миний хувьд болохоор яг тийм зүйл бол байхгүй. Тэгээд одоо нэг материал авлаа гэхэд тэрийг уншаал. Нэг тус. Тэгээд зөв чадвартай хүний аваач тавьж байгаа. Тухайн хүний бүтэмж өндөр болоод ажиллаа тэгээд нэг аясаараа тий устгалаараа ингээд хийдэг. Тийм байдаг юм билээ. Гэдгийг бол багийн яг тэр багийн хүмүүсийг зөв алхам тушаал дээр зөв зан чанартай зөв чадвартай хүмүүсийг зөв тавих нь өөрөө байгууллагын бүтэмжийг нэмэгдүүлэх тэгээ цаашлаад энэ өөрөө багийн уран сэтгэлийг дэвшүүлж байгаа. Хүн бол өөрийнхөө ажил сэтгэл хангалуун хийж чадах юм аа цаг тухайд нь хийгээд хариуцсан юм аа хийгээ явуулчихар чинь тэнд ямар нэгэн зөрчилдөг үүсэх магадлал бол ууртай. Бас нөгөө баг дотор ингээд хүн бол өөрөөр ингэсэн өөр оролт өөрөөр ингэсэн чадвартай байгаад мэдээж ингээд нөгөө асуух зүйлүүдэд бид нар бол багтаа нөгөө нэг багийн нэг бас нэг соёл гэж байна л да. Тэгээ байгууллага дотор бид нар нэг соёл байдаг шүү дээ. Нөгөө ямар нэгэн шүүмжлэлгүй орчин тий. Шүүмжлэх гэдэг нь зүгээр ингээд нөгөө назгаараад байна гэсэн үг бол биш. Шүүмж одоо тэр шүүмж гэдэг юм уу сайжруулах зүйлүүдэд бид нар илүү нэлен далангүй нэгнээсээ тий энэ дарга энэ зэрэг гэж ажиллахгүйгээр яг ийм контекст энэ ажил жоох ингээд удаа. Нэг дуу чинь жоох Ачаараа гэнэ. За жоох хөдлөөд хахаар тэгээд юм шиг. Окей. За. Нэрэж. Тэгээд тийм байт юм лээ. Окей. Бараг гэсэн тэгээд. За тэгэхээр одоо бас яг бид дөрвөн өөр профайлтайг ярьлаа шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь профайл нь өөрийнхөө юунд ямар зан аршинтай, ямар зүйл хийхэд дуртай юм бэ гэдгийг олохын тулд та өөрөө миний бизнес гэдэг хөтөлбөрт орж ирэл ингээд одоо тэрийг ямар зан чанартай гэдгээ мэдснийхаа дараа бид нарын хүмүүстэй харилцаа тэгээ дээрэс нь эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ энэ хүнд яаж тулах вэ? Ер нь дэлхийд байгаа бүх хүмүүс надчиг байх албагүй. Миний аж байгаа хүн надчиг байх албагүй те. Тэр хүн шиг би бас байх албагүй ч гэдэг юм уу. Ингээд тэр тухайн хүнийхээ сул тал Моника ч аяг ярьдэн штэ. Тухайн хүнийхээ сул талыг олгоод давуу талыг илүү ингэж харах. Тэр талаас нь багийн үйл ажиллагаа гэдэг хийж явбал айгүй үр дүнтэй байдаг гэдгийг би ойлгож байгаа. За тэгээ энэ дээр манай одноо маань санал бодлоо хэлнэ. Лөө та. За ингээд ерхэд бол Солонгой маань эргүү маань гол юмыг нь бас хэлчлээ. Энэ дээр бол яг миний нэмж хэлье гэсэн юм бол бид дөрвийн хувьд бол айгүй гоё тийм давуу талтай яг бид дөрөв яг дөрвөлээл ах яг тэтгэлэгт оролцоод хөтөлбөртөө оролцоод нэг ангиур хамт олон болоод яг энэ ажил дасгалжуулалт академид ажилд орохдоо яг нэг өдөр хамт оролцоод тэгээд юу ч мэдэхгүй ингээл яг нэг ивэ олоогүй хүмүүс нь зэрэгтэй л яг хандаа ингээ айгүй гоо өсч хөгжөөд одоо ингээ яг хамтдаа ажиллаад ингээ нэг нэгнийхээ өсч хөгжиж байгааг тийм ээ анх орж ирснээс ямар их тийм чадвар суугаад айгүй тийм чадварлаг болж байгаа гэдэг бүр нүдэн дээр ингээ бүр харагддаг. Тэгээд нэг нэгэндээ их дасаад тэгээд их дулаацаад ингээд айгүй гоё хамт олон болцсон. Ерхэд дасгалжуулалтын академи хамт олонд орсон бол та ер нь тийм муус хөрөг бодолтой ч юм уу хөрөг энергитэй залхуу хойрог байна гэсэн юм юусоо байхгүй. Энэ байгууллагт бол угаасаа юм маш тийм том энерги гэх юм уу те ажлын ирч хурч энерги тэгээд нэг нэгэндээ юм итгэсэн юм хамт олон юм айгүй гоё уур амьсгалаар байнга юм байдаг. Энэ дотор та ганцаараа ингээд тийм сүрэгч юм уу буруу тийм хандлагатай байх ямар ч боломжгүй яалтчгүй ингээ уусна. Дасгалжуулалтын академи гэхгүйгээр ерхэд бол манай энэ хөтөлбөрт орж ирсэн хүмүүс бүгдээрээ ерхэд бол энэ энергит автдаг байгаа. Тэгэхээр Моника ихчийн хувьд ч гэсэндээ ерхэд бол хувь хүнийхээ тал дээрч тий дасгалжуулалтын академийн юуг авч явж байгаа энэ удирдагч хүнийхээ хувьд ч юм уу маш их хэмээг бидэнд бол заадаг. Мэдлэгийг бол ингээ байнга ингээ өгдөг. Бид нар ажлаа хийгээ бас энэ хүнээс маш их юм сурдаг. Дасгалжуулалт бараг ингээ байнга өмнө төлбөргүй ингээ авчдаг.
Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хамт олон байгууллага хамт олонд ерөнхийдөө бол ямар байх ёстой, ямар энергитэй нэг нэгнтэйгээ яаж хосолж ажиллах ёстой, нэг нэгнийхээ дутууг яаж авах вэ тий? Одоо тэр парах юу гэстэй хувь хүнийхээ тэр зан чанарын хувьд ч гэсэндээ ямар зан чанартай хүмүүс үү гэдгийг ерөнхийдөө бол энэс бол маш их юм сурдаг. Тэгээд миний бизнес хөтөлбөр ч гэсэндээ та бол орсноор бол яг ингэж баг хамт олноороо яаж ажилладаг вэ? Та өөрөө яг ямар илүү зан чанартай, ямар чадвартай тэгээд яг хүмүүстэй ерөөхдөө яаж хайрцаг талаа ч гэсэндээ маш их юм сурах болно. Тэгээд хөтөлбөрт орсноороо та бол бас яг бидний одоо энэ ирч хүчтэй ч юм уу маш хурдтай тий одоо ингээд жоохон нэг тийм та жоохон хойрог залхуу ч юм уу тий юмны хард үлдчихгээд байдаг бол энэ хөтөлбөрт орсноороо бол яалтчгүй бид нар таныг ингээд уршигаа түлхээл юм руу оруулаад тий ирч хүчийг чинь ингээд нэмээс хэлбэл тэгээд өгөх болно. Баярлалаа. Би энэ дээр нэмээд хэлэхэд болохоор яг тийм манай гурван хэлсэн зүйлээр дахиад нэмээд хэлэхэд бол бид нар бас нэг ажилтан нь даргаа жоохон ингээ муулаад ч юм уу тий дарга нь ингээ ажилтнаа ингээ голоод иддэг нэг тийм байгууллагууд айгүйх байдаг шүү дээ. Албан газар байгууллагууд тий тэгээд тэрнээ би ч Монголд айгүйх тийм газар амар их ажилласан байгаа байхгүй. Тэгэнгүүтээ эргэн тойронд байгаа хүмүүс даргыг муулаад ангот би нэг амар нэрээ дарах юм уу юм санагдчих юм уу. Тэгээ нийлээ даргаа муулчаад дарах цалин өгөхгүй бидний цалин өсөхгүй юм. Тэгээд ингэдэг. Тэгээ яг эргээд харангууд би энэ байгууллага би энэ газараа яг бүтээмжтэй ажил хийж чадж байгаа юм аа. Миний яг юун дээр нь яагаад миний цалин нэмэх ёстой юм тэгвэл би яг юу хийчихэд яагаад ингэж цалингаа нэмэх гээд байгаа юм те. Энэ бүх юмны учрыг ойлгоно. Тэгээ дээрэс нь ерөөдөө та мэдж байгаа сүүлийн үед бол цагаар хүний цалинжуулахаа болоод энэ хүн яг нэг цагт ямар бүтээмжтэй ажил хийжийнэ гэдгээр нь цалинжуулах юм систем бол ерөөдөө тогтоод эхэлж байгаа. Тийм болохоор та үнэхээр хувь хүний хөгжилтэй илүү чадвартай байх тусмаа таны диплом гэдэг юм уу те диплом таны хүмүүст үзүүлэх сертификатнаас илүү таны хувь хүний хөгжил үнэхээр илүү байх юм бол тэр чинь таныг илүү ингээд аваад байх магадлал маш өндөр. Тэгэхээр хувь хүний хөгжил тулгуурсан сургалт онлайн сургалт гэдэг бол өөрөө маш давуу талтай. Дээрээс нь та хэлдэг шүү дээ бид нар хаанч байсна манай хөтөлбөрт оролцож болно. Бид нар таны нас, хүйс, шашин, шүтлэг те ерөөсө хамаарахгүй таныг бүртгээл аавна, таныг лайв хийгээч л гэж байгаа. Бүх хүмүүстэй адилхан ингээд бэлэг өгөөл та авах юм уу яах юм. Нэг Моник их хэлдэг. Тэгээд хүмүүсээ тэрийг шүүрээд авсан бараг тэгэл маш одоо илүү боломжийн дотор ингээл өсч хөгжөөд явдаг. Дээрээс нь миний бизнес хөтөлбөрч яа мөнөөс төлөв хөтөлбөрч яг ингээд багт нь яг хөтөлбөрт ороод ирсэн бүх хөтөлбөрийн хүмүүс хичээлээ хийгээд үзээл ингээл хэлсэн гот яаж талхан хүн байсан ч гэсэндээ тэг ингээд хүмүүс ингээд чинь би мөнгөө төлсөн юм чинь би хичээлээ хиймээр л шүү дээ. Яаж ч яг тийм нэг юм манай хиний одоогийн хэлтэй яг тийм энерги ингээл сороол ингээл яг тийм нэг л уус чанаа мэддэгдэг те. Яг ингээл нэг талхан хүн байсан ч гэсэндээ ямар ч нэг юм хийцэл явж идэг ч юм уу те. Яг би мөнгөө төлсөн дээрс нь цагаа зарцуулж байгаа. Тэгээд манай хөтөлбөрөөс хамгийн гол нь нэг бид нар бас аягүй хэлдэг шүү дээ. Шанагдаад авна уу, халдагдаад авна уу, сороод авна уу. Тэгээс хэмжээгээр манай хөтөлбөрөөс авна. Манай бүх хөтөлбөрүүд бол маш их юм танд өгнө. Юус харамлахгүй маш их нөөц байгаа. Дээрээс нь таныг баялагын динамик, баялагын сүлжээгээр маш юм гоё хамт олон хүлээж байгаа. Тэгээд таныг одоо баг хөтөлбөрт орсны чинь дараа та эргээд харахаар баг яа юу гэж бодож хөтөлбөрт орж ивэ би яагаад анх тийж харж ирсэн миний харж ирсэн үнцэг өөрөөс юм байна нөө хэлхээсээ ичдэг юм би амар тэнэг илүү сонин юм боддог байжаа би тийм юм боддог байсан бод ичнаа ч юм уу тиймэрхүү хүмүүс хүний амд амар гардаг тэгээд бидний сюрприз уулзалтгээ болдог тэрэндээ бүр ингээд анх орж ирэхдээ ямар үнэтэй юм үнэтэй ингээ уурлаа хичээл амаа хийхгүй мэхгүй гэж хүмүүс бүр сюрприз уулзалт дээр өөлж мэлэл гоё юм бол тээ би айгүй ингээд би юу нэг юу яасан юм миний бүх юм надтай хамааралтай байсан юм те гэдгийг айгүй ойлгодог байгаа. Тэгээ миний бизнес хөтөлбөр гэдэг бол ерөөсө таныг зөвхөн бизнес хийж ял нэг таныг мондог корпорацийн ерөнхийлөгч болж гэдэг юм уу те таныг CEO бол гэж хэлхээсээ илүү та яг юу хийж чаддаггүй юм бэ? Та энийгээ яаж өдөр тутамдаа хийгээд мөнгөтэй боломжтой байх хэрэгтэй юм бэ? Та энийгээ одоо орчин үед сошиалээр яаж маркетинг хийгээд энийг илүү өчтөй болох боломжтой юм бэ? Таны бизнес одоо унаад байгаа маа, сэргээд байгаа маа, энэс илүү сэрэх боломж байгаа шүү дээ. Яагаад хийх байгаа юм бэ гэдэг юм уу? Тэр талаас нь илүү таны хөгжүүлж явна. Тэгээд онл гэхээс илүү практиктэй суурилсан маш олон зөвлөгөөнүүд те маш олон видеонууд байдаг. Тийм болохоор Монголын хаан жоохгүй баг дэлхийд яг одоо тэгэл монгол хэл дээр суурилсан те ингээд онлайн гастрал хөтөлбөр байж байгаа маш гоё боломж. Тийм болохоор та нэг хоногийн өмнө ч нэг жилийн бараг нэг цагийн өмнө ч бүртгүүлээд орж ирвэл илүү их юм сурна, илүү хурдан хөгжих боломж нь ихснэ л гэсэн үг те. Тэгээ лайвынхаа тэмцээнд бас манайхаа оролцоороо гэж дахиж хэлмээр байна. Тэгээ манай эд нэмж хэлэх зүйл байл гэхээр
Микэ нэгээд Юугаа. Тэрний талаар нөгөө хизээ төлөв хизээ дуусгах хизээ яах вэ гэдэг жоохон мэдээ. хатыг. За тэрийг би үе штэ. За тэгээд миний бизнес хөтөлбөрийн тэтгэлэг хөтөлбөр маань ерөөдөө 8 сарын 15-наас 8 сарын 21-ний хооронд материалуудаа хүлээж авч байгаа, лайв хүлээж авч байгаа. Тэгээд 22-нд ерөөдөө хамгийн бид нар шалгаруулалтаа хийгээд хин ямар азтан тий тэтгэлэг авах гэдгийг зарлах байгаа. За ерөөдөө яг үндсэн миний бизнес хөтөлбөрийн бүртгэл маань 8 сарын 15-наас 8 сарын 31-ний хооронд ерөөдөө болоод тэгээд яг үндсэн хичээл маань ерөөдөө 9 сарын 1-ээс эхэлнэ. За тэгээд 9 сарын 1-ээс 11 сарын 15-ны хооронд 2 сар 15 хоногийн хугацаанд миний бизнес хөтөлбөр маань онлайнаар явагдана. За тэгээд хүмүүс маань хичээлээ онлайнаар буюу вебсайт руу өөрийнхөө хэрэглэгчийн нэр зүгээр ороод үзнэ. Тэгээд 7 хоног болгоом болохоор 7 хоногт нэг модулаа үзээд нийт 8 модултай тэгээд 10 онлайн үзэлт хийн. За эхнийх нь болохоор surprise буюу танилцах уулзалт. Тэгээд 8 модулынхаа онлайн уулзалтыг 7 хоног болгоод ням гарагт хийн. Монголын цагаар 6 цагаас. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор төгсгөлийн баярын уулзалт гэж хийдэг байгаа. Ингээд нийт 10 уулзалтыг Zoom аппликейшн ашиглаад ерөөдөө бүх юм бүгдээрээ сошиалар явагдана. Тэгээд дэлхийн хаанаас ч хинч оролцох боломжтой. Тэгээд магадгүй техникийн тал дээр асуудалтай би одоо вебсайт руу хичээлээ үзэж чадах болов яах болов тэр Zoom-ыг нь яаж ашиглах юм бол гэсэн тийм айцтай хүмүүс байх юм бол битгий ягаараа. Тэгээд бид нар бол таны тэр асуудал дээр бүрэн дэмжээ туслаад өгөх одоо баг хамт олон бол байгаа. Тэгээд тэрэндээ санаа зовлохгүй ороод ирэх гэж хэлмээр байна. Тэгээ өөрчлөн хугацаа тийм ерөөдөө юм байна. За тэгээд манай солонгоо энэ дээр дахиад нэг лайвын тэмцээнд оролцох гээд ингээд сандраад байгаа хүмүүс байна. Нэ тэгвэл Орон дээр нэг завхаар хүлээч. Одоо хүүхэд нь яагаад гэж байна. За окей. Тэгвэл яг хин манай одноо тэгвэл утасныхаа дугаарыг хэлчих. Тэгээд ерөөд нь тэгээд яг яаж бүртгүүлэх үү те. За манай ямар нэгэн асуух болно зөвлөгөө авах юу байхаар бол бидэнтэй холбогдох утас 9915 6053 офисын утас болохоор 7715 6053 байгаа. Тэгээ офисын утсаар бол яг ажлын цагаар бол залхахад бол хүн байна. Ерөөд бол аль нь бол ерөөд ажлынхаа цагаар залгаарай. Тэгээд ерөөдөө тэтгэлэг тарах гэж байгаа хүмүүсийг бол би та бүгдийг заавалч хойшин битгий суугаарай, сандраад битгий тэгээ өөрийгөө хойшлуулаарай. Тэгээ би яг энэ өөр тэтгэлэг орохдоо бас маш их сандарч исэн, цаг тулцсан. Тэгээ ерөөдөө бол Моникагчийн талаар мэдлэг айгу бас бага байсан учраас ерөөдөө бол бас хойшин суух гал тэгээ бас яалтчгүй нөгөө хүсэл зорилготой тэмүүлэгдээд орсон. Тэгээд орсны дараа ерөөд бол тэмцээгүй ч гэсэн ерөөд бол яг лайва хийсний дараа орчоод бүр айгуу тийм нэг тэмцээгүй үгээ би бол мдэггүй байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө бүр амар гоё тэмцэтгэл гоё яг нэг сар уужраад нэг юм айгуу гоё том юм авцсан юм шиг санагдал тий. Айгуу нэг гоё яажсэн. Тэгэхэд ороогүй хоцроод тийм ээ орсон бол би тэтгэлэг авах байсан уугүй юу гэж мэдхгүй хоцорж яхаар орсон ч ороогүй ч ерөөдөө лайва хийгээд тийм ээ би хийх юмаа хийсэн чадах юмаа хамгийн бэстээрээ би өөрийгөө сорьсон гэсэн тийм сэтгэлдээ ядаж үлдээрээ тэгээ хэрвээ та ингээд тэтгэлэгт ингээ орохгүй ч гэсэндээ ерөөдөө бол энэ хөтөлбөрт бол ерөөдөө 5 хөтөлбөрийн үн төлбөр бол ерөөдөө 5 сая төгрөгийн үнэтэй энэ яг хөтөлбөрт бол ингээд 5 сая төгрөгөөр төлөөд ороод ирсэн ч гэсэн эндээс бол маш их хэмжээ таа бол олж аавна гэдгийг бас давхар хэлмээр байна. Яагаад вэ гэхээр бизнес эхлүүлнэ гэдэг чинь ерөөдөө бол 5 сая төгрөг байтугай хэмжээний мөнгийг бас алдах эрсдэлтэй ерөөдөө бол зах зээлэдэг. Тэгээд би бас өөрөө яг энэ хөтөлбөрт орохын өмнө мөнгөний бизнес гээ бас өөрөө хувьдаа бас нэг юм шинэ юм эхлүүлж ирсэн. Тэгээд тухайн үед бас нэг энэ хөтөлбөрт орох хэмжээний би мөнгийг бол банкнаас дээл аваад бас алдсан байгаа байхгүй. Тэгэхэд бол яг ингээд бизнес хийж байгаа хүнд бол энэ 5 сая төгрөг чинь бол юмаа мэдгүй ингээд чадчих байгаа хүнд бол маш хурдан ингээд алга болдог. Харин энийг өөртөө хөрөнгө оруулаад юмаа сураад авсан хүмүүст бол энэ 5 сая байтугай хэмжээний мөнгийг өсгөх чадварыг ерөөхдөө бол энэ хөтөлбөрөөс олж авд юм байна гэдгийг бол
хүмүүстээс хэлмээр байна. Тэгээд бүгдээрээ чадхаараа ингээ өөрийгөө даашлаад бүгдээрээ маш сайнаар өөрийгөө дасгалжуулаад бэлдээд тийм ээ энэ юунд бол маш тийм нэг үн цэн өгөөд өөрийгөө сайн бэлдэж байгаа. Тэгээ хайнга биш тийм бэлдээд тэгээд ороод ирээрээ тэгээд тэтгэлэгт орсон ороогүй та бүгдээр яасан лайва хийгээд оролцоорой. Тэгээд үнэхээр ингээд тэтгэлэгт ороогүй байсан ч гэсэн та төлбөрөө төлөөд тийм ээ энэ жил алдахгүйгээр яг энэ жилдээ та бүгдээр энэ биний бис хөтөлбөртөө заавалчгүй ороорой гэж хэлмээр байна. Баярлалаа. Энэ дээр sorry наа хэлчихгүй огноо жоохон арга явуулах. Тэгээд яг манай одоо нэг хүмүүс ингээд аягүй хатгаад байдаг байхгүй юу. Би ингээ ярьж марч чадахгүй те. Заав лайв хийх юм уу? Юун лайк шеэр гээд манай одноо энэ дэр нэг айгүй өөр юм хэлжсэн. Би амьдралдаа ганц л удаа лайв хийсэн. Одоо ингээ хоёр дахь нь болж байна те. Хамгийн зөв үедээ шийдвэр гаргаад лайв хийсэн. Одоо ингээл болоо гэж тухайн үед лайв хийгүйсэн бол бид нар ингээд бас сууж авахгүйсэн. Тэгэхээр яг одоо нөгөө өнрөө маань асуусан ш түрүүнтэй лайв хийх гээд тэтгэлэгт оролцох гээд байгаа хүмүүстэй хандаж үг хэлээч гээд энэ дээр зүгээр л олон долоо юм бодоод нөгөө тархин дотроо тий ёо тгээ хэлчихвэл тэр намайг ингэ чинь гэл нэг тийм хий хоосон бодлуудаа баригдаад битэн ингээ өөрийгөө зулгаагаад тэгээл нэг жил дахиад нэг жил чи амар урт хугацаа штэ тий. Тэгээд бид нарын ингээл хөтөлбөрт орж байгаа хүмүүс өөрчлөгдөөлэн чи яг байдаг та харамсаал тэгээд үлдчихэж яхаар үнэхээр чи мөнгө төгрөгийн боломжгүй байгаа бол бид нар энэ боломжийг гаргаж өгөөд байна. Тэгэхээр чи зүгээр биднэрт хинбэ гэдгийг харуулад өгчихөө. Яг чи өөрөө хинбэ л гэдгээ лайв дээр харуулад өгчих. Тэгээд болох гээд байна. Лайв гэдэг товчлуураа дараа л нэг хөөрхөн хэдийн юм ярьчихад чи юу ч бид нар бас таамаглахгүй байна тий. Тэр хүн яг энэ хөтөлбөрт орж яаж өөрийгөө нээгээд хүмүүс яаж задраад яадгийг бид нар өөрсдөө мэдж байгаа учраас яг чамайг бас эндээс бити хоцроосоо энэ одоо хүн болж төрсний бараг нэг утга учирын одоо олж байгаа мэдрэмжийг айгүй гоё мэдрэмж байдаг. Тэгэхээр энийг бас хамтдаа мэдэрье. Тэгээд нөгөө 2030 онд 3 сая монголчуудыг ядуурлаас гарганаа. Тэр тусмаа яг энэ сэтгэлгээгээр нь дамжуулж гаргах энэ үйл явцад чи бас гар бие заавал оролцох хэрэгтэй байгаа шүү. Чи энэ хөтөлбөрт ороод чи өөрчлөгдвөл те Монголын бас нэг иргэн өөрийгөө олоод явна гэдэг чинь чи эргээд гэр бүлтэй бас нөлөөлнө. Үссэн үсээгүй гэр бүлтэй нөлөөлдөг юм байна. Одоо ингээд би чи амьдрал дээр мэдрээд байна шүү дээ. Тэгэхээр чи нөхөртөө нөлөөлнө, чи хүүхдүүд чинь чамайг хараад чи гоё олоод эрэг олоод ирэхээр бүх юм чинь нагаад өөрчлөгдөнө. Тэгээд хорвоо дэлхийг өөрчлөх яг хүч чадал бол зөвхөн яг бид нарт ялангуяа энэ тархин дотор ч юм байгаа. Тэгэд энэ аргаа олоход чинь энэ хөтөлбөр хамгийн зөв зам чинь байна. Тэгэд мөнгө төгрөгийн боломжтой бол хамаалга тэр 5 сая төлөөд ороод ир. Үнэхээр боломжгүй хүмүүст нь бид нарт тэтгэлэг зарлаад байгаа. Тэгэд энэ боломжийг тэгээд атгаж аваад гялалчих юм уу, алдаад харамсаад сууж ах юм уу өөрсдөө мэд. Нэ сонголт бол үргэлжлэлийн. Сонголт бол үргэлж чиний гарт байгаа. Тэгэхээр тэгээд амжилт хүсье. Хурдан тэтгэлэгтээ ороод иргээд хугацаа бити алдаарай. Өмнө нь оролцсон хүмүүсүүдийн чинь лайк, шеэр яваад байгаа. Гэхдээ лайк, шеэр бол бас гол утга учир өгөх зүйл биш шүү дээ. Нөө чиний чамайг хинбэ гэдгийг чи харна. Лайк, шеэр чинь ч бас харна. Тэгэхээр аль алийг л зэрэгцүүлээд тэгээд хичээгээрэй гэж хэлье. Аха. Энд дээр нэг 5 сая төгрөг зааж байгаа нэгнээс ингэсэн чи 5 сая төгрөг нэг жилийн төлбөр 5 сая төгрөг гэж байгаа. Гэхдээ та 5 сая төгрөг төлцөөд энэ удаад төлөвлөд 21 оны 8 сарын 31 хүртэл хичээлээ үзэх хэрэгтэй. Тэрэн дээр бид нар нэмээд энэ жил 1 жилийн бонус өгч байгаа. Тэгээд энэ бол маш гоё боломж ахгүй. Та энэ жил бизнесгүй байлаа гэхэд өөрийгөө олоод ийм хийх туфтай байна гэдэг тэрийг ингээд хийгээд явлаа. Тэгээ 1 жил чинь болчлоо. Дараа жил дахиад нөгөө хичээлээ дахиад ихнийдээ үзээд яг бизнесээ дахиад эхлүүлэх юм уу тий. Бүр ингээд нэг боломжийг даблж өгч байгаа байхгүй юу? Манай гэж бодчих чи. Тэгээд энэ гой боломжоо аваач гэж хүсэж байна. Тэгээд 10 сая төгрөгийн үнэтэй хөтөлбөрт 5 сая төгрөгөөр орох мөртлөө үнэ нь бол 10 сая ахна штэ. Үн цэн нь бол таны тэнцээс юуг авмаар байна. Тэр бүх одоо боломжуудыг бүгдийг танд өгдгөөр энэ бол үн цэн тэрэн дээр харагдаж байгаа гэж хэлмээр байна. Тамаа нэргүүлж. Лайв одоо лайв хийх гэж байгаа хүмүүсээ амжилт хүсье гэсэн. За амар чухал юм хэлж байгаа болоо гэх бүр айлш нэрэг талаачдаг. Энд чи амжилт хүсээд ахчаа. Харин амжилт хүсье. Коммент дээр нэг хүн лайвд оролцмоор л онцсон байсан. Тэр хүн оролцох боломжтой танд байгаа шүү гэдэгтэй агараа гэж хэлээ. Тэмцээл өгнө. Тийм. За тэгээд ингээд хэсэг лайваа дуусгах юм. Тэгээд
дахиад битгий цаг алдаач бид нар ингээл та нарт лайва хийгээч гэж өдрө болгон цаг суугаал чи одоо яагаад гэдэг юугаа бодоод байгаа юм бэ? Үйлдэл хийгээч гэж хэлмээр байна те. За тэгээд эргээд бүгдээрээ магаш ахаад лайваар уулзцгаая. Тэгээд өдөр баяртай манайхаа амжилт хүсье. Баярлалаа.